гэдэг ялангуяа зөв судасны өвчлөлийг онцлох юм боломж онцлогооны нэр төлөвлөлт бол нэмэгдүүлчихсэн. За жишээ нь одоо чихрийн шижингийн 2 дугаар хэмжээг илрүүлэх одоо үлэн үед мөхөлт сахарын шинжилгээг илрүүлэх ийм чинь шийдвэрийн нэмэлт нэмсэн. За мөн умаа хүзүүний 9 шинжилгээний 30-аас дээш насны. За дээрээс нь одоо халдвар төвчин, гепатит, ВЦ вирус, тембу одоо бэлгийн замын халдвар төвчлүүдийг одоо илрүүлэх юм ордчилсан тестийн онцлогооны нэр төлөвлөлтийг нэмэгдүүлж өгсөн байна. Үүгээрээ бол онцлог. За дээрээс нь ямар үр дүн гарах вэ гэж. За бид мэдээж одоо эргэн бүрийг одоо ингэж өвчлсөн хүн биш те. Өвчлөхөөс өмнө эрс илрүүлэх нь өөрөө тухайн эргэнд бас эдийн засаг болон биеийн одоо тий хөгжлийн бэрхшээл үүсгэхээс хэмжлэн маш олон тал нь давуу талтай. Дээрээс нь биднес 5 жилийн дараа нийт Монгол 10-аас 15% манай танд хизээ урилга ирсэн. Өглөө залгасан. Өглөө залгасан. Тий, тэгээд 12:30 үед ирээрээ гэ. Тэгээ үзүүлэх гэрсэн. Хэд хүүхэдтэй? Нэг хүүхэдтэй. Хэд настай? Одоо 2 нас хүрэх. Нийтлэгтэй орсон уу? Одоо орох гэж нүлээч. Бүх ерхийн эрүүл мэндийн төвүүд дээр бол тэгээс 17 насны хүүхдүүдийн улсын сэргийлэх эрт илрүүлгийн үйл ажиллагаа хийгдэнэ. За мөн одоо 49 эрүүл мэндийн байгууллага дээр бол насан турш иргэдийнхаа эрүүл мэндийн үндэслэг улсын сэргийлэх ажиллагааг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулахаар бол төлөвлөөд зохион байгуулалт арга хэмжээнүүдээ хийгээд ажиллаж байна. Хамгийн гол нь сая танилцлаа. Ерөнхий эрүүл мэндийн төв сая 49 эрүүл мэндийн байгууллагуудаар бол компьютерийн програмыг бол бүгдээр ингэ нэвтрүүлээд одоо бүх зүйл бол захим хэлбэртүүд хадгалагдаж байгаа. Ингэснээр одоо ерөнхийн эрүүл мэндийн төвүүд дээр онцлогоо шинжилгээнд орсон бүх дата нь бол компьютер дээр бол хадгалагдаж байгаа. Тэгэхээр энэ датаныхаа дагуу бүх иргэдээ өөрийнхөө харьяа дүүргийнхөө эрүүл мэндийн төвийн иргэдээ бол эрүүлжүүлэх хөтөлбөр бол боловсрогдоод тэгээд нийгмийн эрүүл мэндийн эрүүлжүүлэх улсын сэргийлэх хөтөлбөрийг бол цаашдаа хэрэгжүүлээд ажиллахаар бол өвчний онцлогдсноос гадна өвчний эрсдэл бүхий иргэдийг илрүүлээд эрсдлээс нь сэргийлсэн улсын сэргийлсэн арга хэмжээг бол цаашдаа нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажилласнараа өмнөх илрүүлгүүдээс бол илүү их давуу чанартай юм онцлогтой болж байгаа ийм онцлог байгаамаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Ерөнхий эрүүл мэндийн төвүүдийн хувьд бас юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Нийт одоо эзлэх тавчж байгаа хүмүүстэй бас мэдээллүүдийг бас хөтөлбөрөөр явж байгаа цахим болоод Тэ бид нар одоо яг ерөнхий эрүүл мэндийн төв за энэ шинжилгээнд орж байгаа хүмүүстээ зориулсан үйлчлүүлэх зориулсан санамжуудыг бол нэлээд өргөн хүрээнд гаргасан. Насны бүлэг болгонд нь дээрээс нь шинжилгээ болгоныг яаж хийвэл эргэж одоо дахиж хийгдэхгүй байх уу? Эсвэл буруу хийгдэхгүй байх уу? Энэ талаас нь бол зөвлөмжүүдийг өгсөн байна. Тухайлбал цусны шинжилгээ өгөхийн тулд хэдэн өдрийн өмнөөс бэлтгэл хийх, эсвэл одоо урьдчилж одоо эмчт үзүүлэхийн тулд өөрийгөө яаж бэлдэх үү? Хоолны дэглэм яаж барих вэ? Бүх шинжилгээнүүдийн онцлогуудыг харуулсан энэ зөвлөмжүүдийг өгсөн. Ерөнхий эрүүл мэндийн төвүүд маань бол одоо энэ 10 жилийн хичээлийн сургууль тархаас нь цэцэрлэг сургуулиудыг зөөврийн одоо багуудыг бол ажиллаад мөн эргээгээд хичээлийн шинжил эхлэхээр бол эргээд үргэлжлүүлээд ажиллана. Бусад цагт бол ерөнхий эрүүл мэндийн төвүүд тодорхой хуваарийн дагуу, товлолынхаа дагуу урилга өгөөд тэгээд ажиллаж байгаа. За өнөөдөр 5 сарын 1-ний өдөр өнөөдөр Монгол улс даяараа урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг бол эхэлж байна. Энэ бол маш их том, маш их зүйтэй ажиллаж болж байгаа. Яагаад бол бид нар өнөөдрийн хүртэл өвчтөн үнийхээ хойноос хөөцөлдөж ажиллаж исэн бол өнөөдрөөс эхлээд бид нар өвчлгөөс нь сэргийлж, эрүүл үед нь, завиргүй үед нь урьдчилан сэргийлэх үзлийг эрт үрд нь илрүүлж, эрт үрд нь онцлож, өвчлөл нас баралтаас бол сэргийлэх энэ том ажлыг бол бид нар манай эрүүл мэндийн салбар бол эхлүүлээд байна. Тийм учраас эдний нэгэн хэсгийг бол бүрдүүлж явж байгаа манай 14 дугаар хорооны ерөнхий эрүүл мэндийн төвөөс бид нар өнөөдөр нээлттэй үйл ажиллагаа эхэллээ. За ингээд өнөөдөр 0-аас 17 хүртэлх насны бидний үзлэгийг бол эхэлсэн. Тодорхой хэмжээний хүүхдийг үзэх, аюулгүй орчинд байлгах, халдвар хамгаараас сэргийлэх энэ бүх байдлыг бид нэр цогц байдлаар бол тогтчуулж тусдаа өрөө үзлэгийн өрөө гаргаж үндсэн үйл ажиллагаагаа бид нэр цадгардуулахгүй үүднээс тусдаа өрөө бэлдэж энэ үйл ажиллагааг бол эхлэж бэлтгэл ажиллагаа хангаж ажиллаа. Нөгөө төгөөр бид нар бас дан ганц зүрхийн эмнэлэг биш бид нар халдвар төвчний судлалын үндэсний төвтэй бол хамтарч насан туршид буюу 18-аас дээш насны хүмүүсүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгтээ бол зохион байгуулж ажиллаж байна. Өдөрт бид нар нэгд өдөрс эхлээд 42 хүнийг бид нар бүтэн жилийн хугацаанд 42 хүнийг одоо өдөр болгон бид нар энэ үзлэгт бол хөсөөттэй хамтарч өдөр энэ үзлэгийг зохион байгуулах гад эхлээ бас мөн эхлээд өнөөдөр халдвар төвчний судлалын үндэсний төв дээр 15-6 орчим хүн бол үзлэгтээ ороод бол явж байгаа. За дараагийн бас нэг
асуудал бол бид нар бас явуулын цэгээр бид нар бол үзлэг зохион байгуулна. Энэ болохоор харьяа сургууль цэцэрлэгүүд бид нар бол урьдчилан сэргийлэх үзлийг бас зохион байгуулах бэлтгэлээ хангаад одоо нэгд өдрөөс бид нар Бэлхооно буюу Орос 14 дугаар сургууль дээр бид нар эрт төлөвлөлийн үзлэгээ эхлэхэд товлоод бэлтгэлээ хангацсан явж байгаа. Ер нь үндсэндээ ингээд бид нар 3 чиглэлээр энэ тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх үзлэгийг бол эхлэхэд бэлэн болоод явж байна. Урилгыг ямар зохион байгуулалтаар За энэ ягаад гэвэл хүн болгон өнөөдөр яаралтай үзүүлэх энэ ажил биш. Энэ зөвхөн товлын хугацаагаар бүтэн жилдээ үргэлжлэх ийм ажил учраас бид нар яг төрсөн он сар өдрөөр нь тухайн хүндээ өнөөдөр 0-17 насны хүүхдийн 5 сар төрсэн энэ ээж аав хүүхдүүд өрхийн эмнэлгээр ирж үзлэгтээ орно. Гэртээ байдаг хүүхдүүд шүү дээ. За сургууль дээр гэх юм бол 17-аас дээш насны 16 хүүхдүүдээ очиж сургуулаар нь очиод за өнөөдөр танаа тэдгээр ангийн тэдэн хүүхдэд бид нар үзлэгээ хийнэ гэдэг урьдчилаад бид сургалтын алба юм уу эмчт нь мэдэгдээд яваад очиж үзчихнэ. За хөсөөддөр болохоор бид насан туршидтэй 18-аас насны хүмүүсүүдээ өдөр сая хэлсэн бэ 42 хүнийгээ би өдөр болгон тэр хүнлэгөө уцтаж бид нар хэлнэ. 2022 оны 5 сар төрсэн бүх хүнлэгөө уцтаад өдрийн норм бид нар бас нормтой явна. Үндсэн ажлаа алгадуулахын тулд 42 хүн байх юм бол тэр 42 хүнийгээ би манай эмчнэр хариуцсан эмчнэр уцтаад за өнөөдөр ийм бэлтгэлийг хангачаад ийм шинжилгээ ийм үзэгт орох учраас энэ бэлтгэлийг хангаад өнөөдөр тэдэнд цаг олгоод ингээ өгч байгаа. Үндсэндээ бид нар энэ насан туршийн үзлийг бол халдвар төвшин судлалын үндэсний төв, хорооны хэсгийн ахлагч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр гэсэн юм бүрэлдэхүүнтэй бид нар 3 баг болон энэ ажлыг бид нар бол зохион байгуулж ард нь бол гарна гэж бодож байгаа. Нам засгаас авч байгаа арга хэмжээ энэ эрүүл мэндийн талаас нь хүн эрүүлийн саруулгын оршин гэдгийг одоо энэ монголчууд энийг одоо маш их сайн ойлгодог. Ингээд залуучуудаа хөгшчүүдийг ялгсаа ингэж эрүүл чирэг байлгаж эх орноо хөгжүүлнэ гэж энэ их сайхан санаа тавьсан эрүүл мэндийн сайд энэ болдоо баяр хүргье. Настай бид нар ч ингээд баяр хүргмээр л энэ телевиз мариадгаар ялгаж хүргэж ямар юугаар ярьж хүргэх гэж ойлгохгүй. Тэгээд эрүүл мэндийн сайд бөгөөд хамт олон та нөхдөд эрүүлийн сайн сайхныг хүсье. Өнөөдрийн арга хэмжээ бол маш их сайхан байна. Өглөө бид нар үрж ирсэн чинь одоо зарим нь явчлал үзүүлээд одоо ингээд 100 хүн үзээд өнөөдөр нэг өөрийнхөө харьяаны эмнэлэгт очиод тийшээ үзүүлнэ гэхээр бас удаан байдаг цаг хугацаа олон хүн зүйл чинь тэгэхэд энд ч одоо нэг мөр ганцхан өдөр одоо бүх шинжилгээг хийлгээд одоо ингээд би бол одоо маш их баяртай одоо харих гэж байна. Яагаад гэхээр ингээ үзүүлэхэд одоо маш их сайхан байна. Өөрийнхөө биеийн байдлыг мэдээд үр хөвгтөө хэдэн жил ч амьдарч болохоор юм байна гэд одоо сэтгэл их баяртай сайхан байна. За тэгээд эмчнэр дүүнэртээ одоо эрүүл инх аз жаргал сайн сайхныг хүсэн өрөөл бүх Монголын ард түмэн эрүүл болоод одоо ингээд эх орн маань маш хурдан цэцгэлээ өгжнөө гэж би бодож явдаг шүү. За баярлалаа. Шинжилгээ ажиллагаанд хамруулах үйл ажиллагааг эрүүл мэнд үндэсний баялаг гэсэн өрөөнд Монгол Улсын засгийн газраас одоо улс орон даяар Монголын хүн ам бүх хүмүүс эрүүл байх болтугай Монгол цэргийн сүлд хэмэр үе үед мандан мадархалтугай. Тайзнаа өрийн энэ одоо удирдамжуудын тав хүнд гардуулж өгье. өнөөдөр манай арга хэмжээнд эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, эрүүл мэндийн яамны газар эцсийн дарга нар, эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын дарга нар захирал Үлдээсрэмний хөө Монгол орон даяар нээдээ за ингээд манай цэргийн одоо стадиум Томролоор мэдээлэл хизээ ирсэн дээ. Одоогийн шатнд бид нар 35-аас дээш насны хүмүүсээ ходоодны дуранд За ходоодны дуран бид нар 35-аас дээш болон шаардлагатай эмчийн үзлэгтээ оруулаад тухайн хүн сэтгүү үзэх Rubik shop интернет цахим бол
програм бол их сайн ажиллаж болж байна. За одоо хүүхдээ үзэх хэл авсан. Хараа шалгах аппарат тэнд бол төрсэн хэлбэр таблица. Явуулсан юм тэр юм. Тэгээ нөгөө хүүхдийн вакцины хэмжсэн байна. Тий, хүүхдийн хараа яг тангараа.